Хөдөөнөөс ирсэн авга ах. Ганаа намайг амралтын өдрүүдээр хүлээн авч архины сайныг уулгаж авгаан хөрхнийг тэрвүүлэн хэмээн ангийнхны өмнө амлалт үүрэг авах нь холгүй юм болов. Би ч нөгөөдөр нь тэдний ажил дээр хүндтэй зочин болж очихоо амлалаа. Ингээд тохирсон өдөр ирэхэд гоёлын ганц хамбан дэлээ өмсөж бүрх малгай тухтуулсаар ганаагийн ажил дээр очлоо. Домбын ятон шиг давхар барилгад бишүүрхэнгүй явж ортол ганаа угтаж аваад хангинсан хөгжимд чихт үжирч галалцсан гэрэлд нүд цохромоор танхимд орууллаа. Тэртээ тайзан дээр нүүр хөх нөгөөх гурваа хагас халгалсан нүцгэн шахуу хүүхнүүд гадас шиг өндөр өсгийд дээр нахилзан бүжиглэж байна. Орж ирэнгүүтээ нүдэнд туссан тэр сайхан амьтдыг өөрийн мэдлгүй алмааран харсандаа баахан санаа зовж хаа нэг булан тохоод бушуухан суумаар санагдав. Энэ үед өөрсгөний ажилтнтай уулзаад ирсэн ганаа намайг дагуулan явсаар хальт харахад мэдэгдэхгүй ханнаас ялгаагүй өнгө будагтай хаалгыг нээн орууллаа. Ортол саяын тайзан дээр харснаас арай элбэгхэн давуугаар эмзэг газруудаа халахалсан хоёр жаахан охин гайхалтай найрсгаар угтхан тэр. Том охинтой минь бараг чацуу гэмээр бяцхан охин байдлаа ингэрт минь наалтах нь холгүй арх дарс сүгнөн аманд барих нь тун эвгүй аж. Бие барин түнтгэнэт суутал гаднаас нэгэн бүдүүн хангууг орж ирлээ. Ганаа юмд хатгуулгүй гэлтэй огл усран босч бие сандарсандаа даган өндөөж тэр эрхэмтэй мэдлэгч аятав. Ганаа намайг нэглийн дарга байсан одоо сумын засаг дарга гэж танилцууллаа. Би ч малын эмч мэрэгжилтэй одоо эрхэлсэн ажилгүй гэж залруулмаар байсан ч хангуугийн баярлан толгой тохиж байгааг хараад хоолой засахаас өөр чимээ гаргаж чадсангүй. Тэр манаа нутгийн газрын доорх баялагийг сонирхож ашиглах лиценз олгоход орон нутгийн удирдлагын нөлөөг их болгосон ашигт малтамлын тухай шинэ хуулийг магтан сайшааж гарав. Тэгэхдээ монголчуудын аж амьдралаа дээшлүүлэхэд жаахан ч гэсэн нэмэр болгосон гэж бодож явдгаа дахин хэлж байв. Бүдүүн хангуугийг дагаж бас нэг охин орж ирсэн бөгөөд гурван охин биднийг нэг нэгээр нь өмчлөн авч хоол архиар шахан игээл бор хоолнд орсон хүүхдийг аргачилж байгаа мэт ам хамар хүртэл арчиж өгөх нь энэ үхэнд. Энэ мэт ярилцаар бид нилээд халамцаж харин хангууг өөрийн бүсгүйг дагуулan гарч батсан юм. Харсаар байтал энэ охид бидэнтэй ав адилхан ууж байсан мөртлөө халамцад цогцсон нь үгүй. Харин ганаа бид хоёрын үг олширч өөрийн үйлдэлийг хянах чадваргүй болсон байлаа. Би гурван хүүхэд жирэмсэн эхнэрээ хорвоод байхгүй мэд таг мартаж хонгорхон жаал охины хөхийг базалж уруул хүзөөг нь таалан султан хаан шиг жаргаж суулаа. Ганаа дөрвөлээ дээшээ гарч амрыг гэснээр бид тэндээс гарч арын хаалгаар дээш гарлаа. Буудлын менежер хүүхэн нь бид дүрийг дамждаг хоёр өрөөнд нэг дор оруулав. Тэндээ захиалсан шар аргаа унгаа ганаа том хүний кино үзэх хэмээн зураг тасааж тохирууллаа. Би архинд халамтсан ухааныхаа сүүлчийн хүчээр буудан дээр зэрэгцэн суусан охиноо санаа зовон зайдуухан суух гэсэн биш бүр дороо хавчхансан мэт займчиж орхив. Гэтэл надад үйлчилж байсан охин эргэтнийг маань өмдний гаднаас ээлж базаж эхлэхэд хамаг би эр хүслийн тачаалд автлаа. Зургатаар гарч байсан зүйл хүний санаанд оромгүй болж би хараад сууч чадсангүй унтлаа гэж шалтгаглаад цаад өрөөнд орлоо. Энэ охин хөрсчиж борлсон хөгшин намааг яаж ч тоох вэ гэж бодсон ч надтай ингэр зөрвөл мөн сайхнаа гэж битүүхэн гордон орондоо орж хөвцөн хоноо гантааж боссон эргэтнээ буулгах санаатай илж хөвтлээ. Нөгөө өрөөнд үлдсэн гурав дүнгэр дангар ярилцаж байснаа нөгөө жаал охин за тэр тохирлоо шүү гэж хэлэнгээ хаалга онгоолгон орж ирхэн тэр. Би ч дуг хийгээд сэрж буй дүр үзүүлэн эрэхтэл охин хамаг хувцаа тайлчихсан миний өвгөрт ороод ирдэг байгаа.
Өөрөө ороод ирсэн энэ сайхан амтыг мэдрэгсэн гэсэн байгалийн хүсэл мэнсрэгэж би түүний хүзүү хөхийг нь үнсэж эхэлтэл нөгөө охин намайг сэв хитэл эргүүлээд дээш харуулan хэвтүүлж миний дээр гараад намайг ийм хүн шиг эдэлж эхлэв. Хүзүүнээс минь эхлэн хилээрээ рэгнүүлэн долоож доошолсоор хөхний товч хүйс цаашлаад эргэтнийг минь өмхөн авч сурмаг гихч нь хөхөж эхлэв. Урд өмнө нь ийм зүйл огт үзээгүй миний бие энэхүү гайхалтай эрдэмт ховсдуулж хөхөх тоолонд нь үрийн шингэн маань шавхран гарчих гээд би эвгүүцэн жирэгнэж байв. Энэ байдлаараа удвал тэсэлгүй эмэгтэй хүний аман дотор хамаг юмаа гаргаж шившгээ тархина гэж айсандаа би охиныг сугнаас нь өргөн дээшлүүлбэл сурмаг гихчин дээр мортон суух мөртөө эргэтнийг минь өтрөөндөө оруулан хугачханд нуу гэлтэй болгож эхлэв. Түрүүнээс хойш төвчээр зам барьж байсан шингэн маань сад тавин хамаг бие жиргэнэн тавирч 10 хэдэн жилийн турш хийсэн сексийн амьдралаас авч үзээгүй мэдрэмжээ амталлаа. Болдгоо бор маань жаахан амарвуу үгүй юу сайхан охиныг дахин амтлаач гэх шиг гантаагаад ирэв. Охины гарыг эргэтэн дээрээ тавьбал зөрөмөлөж байсан хэрнээ богтлогдсон ихнэр мэд дуулууртаагаар дахин энгэр зөрүүлэхэд бэлдэж эхэллээ. Харин энэ удаад би дээр нь гарч эргэтнийхээ мөөг мэд дэлбэлсэн толгойг үтрэнд нь дүнгэж оруулангуудаа сугалж хурдан хэмнэлтэйгээр дүнгэж тэрүүхэндээ хөдөлж эхэллээ. Инхэн охинд таата байгаа бололтой толгоогоо хоёр тишин сэгсчин бурхан минь наадах чинь юу вэ? Би тэсгүүнэ. Толгой нь ямар сайхан юм бэ гэх мэтээр тасралтгүй өглөж байлаа. Би гүйхэн хээж хурдан хөдөлж байснаа гинт хүчтэй бүлэхэд химэн охин огол үсрэн үндэж аяархан л та гэсэн мөртлөө өгзгөө займчуулан эргэтнийг минь улам гүн суран авах гэсэн мэт үтрэндээ угаллаа. Би дахин гүйхэн хийж байгаад 3 та хүчтэй бүлэхэд бүх биемийн жиргэнэн дур тавилаа. Жаал охинч бас дур хансан бололтой байж адан бүлгэж байсан биеийн сул байн хацар нь ягаарчээ. Өөрөөр бит хоёр дахин энгэр зөрсөн бөгөөд охин явахдаа таныг сайхан сексдэг болохоор ч би 50,000 төгрөг авлаа. Уг нь би бүх үйлчилгээндээ 100,000 авдаг юм шүү дээ гэж хэлээд өмдний халааснаас төрөвч гарган цэхээ орохын зургуу 5 ширхэг 10,000 дэвсгэрт аваад гарч одов. Нэгэнд тийм ёстой юм бол авахаас ч яах вэ? Би хийхээс өмнө үүнийг санахгүй явдаа гэж бодсоор босч нөгөө өрөөнд оруулаа ганаач гарахад бэлэн болсон байв. Тэрээр тооцооны үдс үзүүлэн бидний ууж ицсэн зүйлийн тооцоо буудал босод өөрчлөгээний хөлсийг би дай гэхэн тэр хууцыг нь авч шарвал ганцхан орой бүхэл бүтэн шарын үнээр гашуун ус авч уусан байлаа. Хотоос авах гэж хөөцөлдсөн зүйлсээ яах вэ? Эхнэр хүүхэдтэй юу барьж очих вэ гэх мэтээр хамаг ажил нурах болсон ч би нэрлэхүү зандаа дийлдэн түрүүчээ шавхаж бүх мөнгөө гарган сарваалаа. Ингээд нутагтаа очихдоо бүтээсэн ажилдаа байхын тулд ганцхаасаа мөнгө зээлээд өвлийн ичийг нь даая гэж хэлэх санаа төрлөө. 10 жил уулзаагүй байж ийм байдалтай очих нь хэцүү байсан ч хуучин хаягаар нь хайсаар нэг юм гэрийг нь олж хонх дарлаа. Удалгүй түгжээд очигног нэгэн охин хаалга онгоолгож өгсөн нь өчигдөр өвөрт минь гянаж байсан жаал охин байхан тэр. Хүй юу хийж яваа юм бэ? Өвчтэй юм уу хаашаа юм? Хурдан яваач гэж хамрын өмнө хаалга хааж орхив. Яг энэ үед ах маань шатаар өгсөж ирсэн бөгөөд уулцсандаа баярлсан ах маань миний твдэд сандарч байгааг ажиглах сөхөөгүй байж билээ. Гэртээ оруулаад хүүхдүүдээ нэг нэгээр нь танилцуулж золгууллаа. Нөгөө охин ч мөн адил аав гахтайгаа золгохоор ирсэн юм. Харин миний нүүр халуун шатаж золгох гэж гар сарваасан ч ахийнхаа охиныг үнсэж чадаагүй билээ. Халуун хүнжил суваг. Subscribe дараад олон сонирхолтой өгүүлэг сонсоорой.